явчлаа л да. Тэд яг үгээр зэрэг 1000 авиаст нэг татах хөтөлбөр хэрэгжүүлээл тэгэл 2000 оноос өмнө авчирсан эрдэмтдтэйгээ бол бүр байраар хангаал тий. Тэгээд баруунд авчирсан цалингийн нөгөөд баруунд ажиллах нөхцөлийн бүрдүүлж өгöd ажиллуулаа явсан. Тэгээд 2000 оноос хойш бол бас арай жоохон өөр болсон боловчаас хөтөлбөр үргэлжлээ явж байгаа. Саяхнаас 100 профессорын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа гэсэн. Бид тэрэнд яг оролцсон эрдэмтдээ хүртэл хятад өөрөө бичлэн таньж байгаа учраас бас нэлээд мэдээлэл их сонссон л да. За тэгээд Монголд бол одоо нэгэнт нөөцтэй болж байгаа юм чинь одоо эдийн засгийн өсөлт их хурдтай явж байгаа юм чинь дэлхийд одоо хамгийн тэргүүлэх эдийн засгийн өсөлттэй болж эхэлж байна. Тэгэхээр зэрэг бид нар бодлохоор тэр шинжлэх ухааныхаа боловсролын шинжлэх ухааныхаа тэргүүлэх чиглэл тухайлбал энэ тэргүүнд биотехнологи, нанотехнологи, сэргийлэх эрчимч, IT тий мэдээллийн технологи мэтлэн хамгийн нөгөө ямар бодлохоор хөгжүүлмөр байна тэр чиглэлээр баруунд маш сайн ажиллаж байгаа хүмүүсийг яг тэр цалинтай яг бүх нөхцөлтөнд авчрах тийм санаачлагыг ер нь эхлэхээс өөр зам байхгүй. Тэгээд дээрэс нь би бол ер нь одоо боловсрол шинжлэх ухааны байгууллагад насаар ажиллаж байгаа ингээ харж ахт бол ер нь бол маш их шинжилгээг шаардлага ер нь харагдаад байна л да. Тэгээд жишээлбэл дор хаяж одоо энэ ногоон шийдлүүдийг хэрэгжүүлэх үйл энэ юунуудын шинжлэх ухааны олон шинжлэх ухааны салбарууд дээр бас технологийн салбарууд энэ олон чиглэлийн эрдэмтэд бүгдээрээ хамтарч тийм шийдлүүдийг гаргаж ирээд ногоон шийдлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлүүдийг гаргаж ирээд тэгэхээр тэр шийдлийг хэрэгжүүлэх ёстой байтал нөгөө олон салбарын эрдэмтдээ хамтарч ажилладаг тийм манайд бол тийм хүрээлэн байгууллага энэ төр ер нь бараг байхгүй шүү дээ. Ер нь байхгүй баг. Тэгэхээр зэрэг тэр чиглэл манайх бол маш их эрс өөрчлөлтийг шаардлагатай болчихсон. Тэгэхээр түрүүн бас Ганбатар бас цус дурдчихсэн. Ер нь бол энэ хуулийнхаа хүрээнд одоо янз бүрийн шинэ технологиудыг ингээд төвшүүлээд гаргаад тахад хуулиараа одоо жишээлбэл тэр хувь хүний гаргасан зүйлийг хэрэгжүүлэх боломжийг ингээд хаагаад өгчихсэн боломжгүй хаацсан байгаа тий. Тэгэхээр одоогийн энэ хэлцэж байгаа хуулиар бол тэр бүгдийг нээж өгөх байх гэсэн хүлээлт бас нэгэнд байгаа тий. Хамгийн гол нь хэрэгжүүлэх л байна тий. Тэгэхээр отгочлоо зөвлөхийг засахгүй болохгүй байгаа. Энэ гарч байгаа хууль бол хувийн хөвшил, төрийн хөвшил бүгдэнд нь зэгд адилхан болцоо болгож байгаа. Энэ бол төр нэгийг байгуулахад төрөндөө зориулж байгаа эрх зүй бол биш байгаа. Өөрөөр чинь дөрөв хэлж байгаа тэр эрчим хүчний салбарт одоо манай эрдэмтдийн судлаачдын сэргээгт эрчим хүчний хийж байгаа тэр судалгааны ажлыг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах чинь энэ бол их хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Ер нь өрсөлдөх чадварын тухай ярихад бол улс орнууд бол юугаа хардаг вэ гэхээр тэр өрсөлдөх чадварын индикатораар гарч байгаа үзүүлэлтүүд дундаас хамгийн хойш нь татаад байгаа үзүүлэлтүүд хамгийн дөрөв ярьдаг л да. 2-3 индикаторууд байгаа. Тэр бол бүгдээрээ ерөнхийдөө адилхан. Тэгэхээр манай улсын хувьд болохоор хамгийн хойшоо бидний өрсөлдөх чадварыг хойш нь татаад байгаа асуудлууд бол энэ санхүүгийн зах зээлийн орчин, дэд үтсийн орчин, хөгжөөгүй байдал, за бизнес эрхэлж байгаа байдал, технологийн хоцрогдол аж үйлдвэр дээр, за тэгээ инновац боловсрал гэдэг ийм нэг 5 асуудал бол тогтмол хойшоо татж байгаа л да. Нэг 130 орноос бид нар чинь нэг 110 энэ жил бол 96-ад явж байгаа. Дэлхийн эдийн засгийн форумоос гаргадаг үзүүлэлтийн дагуу. Тэгэхээр энэ хойш нь татж байгаа мэдлэгийн хоцрогдол бүхэлд нь ингээ харах юм бол мэдлэг технологийн хоцрогдол бүхэлдээ манай шинжлэх ухааны салбар, боловсролын салбар, аж үйлдвэрийн салбар ингээ бүхэлдээ эдийн засгийн хойш нь татж байгаа байхгүй. Тэгэхээр төрөөс нь бодлогоо гаргаад хэрэгжүүлэх механизмаа зааж өгөө те. Санхүүгийн дэд үтсийн энүүгээ дэмжиж асуудлаа ингээд зарлж яах гэдэг бол маш чухал гэж би бодож байгаа. За ногоон өсөлт доктортой хөгжлийн асуудал бол бас их чухал асуудал. Яг л тэгэхээр бүхэлдээ Монгол улс маань сүүлийн жил 10 гаруй жилд ч гэсэн ер нь цаашдаа ч гэсэн 10 20 жилдээ энэ уул уурхайн салбар бол маш эрчимтэй хөгжгөн. За үүнийг дагаад бол байгаль экологийн асуудал, за цүлжилтийн асуудал, эсрэг асуудлууд маш хүчтэй болж эхэлж байна. Хот суурин газруудад агаарын бохирдол, усны дутагдал за ингээд асуудлууд. Тэгэхээр бид нар цөөхөн хийхгүй, жижиг хийхгүйгээр бид нар ялангуяа энэ цүлжлийн аюул, усны асуудал, энэ зэрэгээ бол давхар бол зайлшгүй харж явах хэрэгтэй болж байна. Биднээс үл хамааран энэ глобал дулаалтай холбоотойгоор
маш их бэрхшээлүүд биднэрт тулгарч эхэлж байна. Гэтэл дэлхийд даяар болохоор өндөр хөгжсөн орнууд тусгай сангууд байгуулад технологи дамжуулах ногоон асуудлыг шийдвэрлэхдээ дулаарлалтаа дасан зохицохтой холбоотой энэ асуудлуудыг зориулсан технологиг дамжуулах, инновацийг нэвтрүүлэхэд туслая гэж байгаа. Гэтэл энэ талаар манай засгийн газрын нэгдсэн бодлого ойлголтууд бас байхгүй байгаа. Тэгэхээр энэ салбар хуралдааны хүрээнд бол бид нэр ногоон хөгжлийн асуудлыг инновацтайгаа холбож ингээ ярьж байгаа нь бол эргээд бүхэлдээ урт хугацааны хөгжлийн асуудлаас гадна энэ олон улсын дуудлага энэ өөрчлөлтөө бас нийцэж байгаамаа. За ингээд манай найруулагч ер нь нэвтрүүлгийн цаг өндөрлсөнийг надад сануулж байна. Тэгээд энэ нэвтрүүлгээрээ бид одоо бас юуг үзэгчдэд хүргэхийг хүссэн бэ гэвэл эдийн засгийн чуулга уулзалтаар инновац одоо мэдлэг суурилсан эдийн засгт тулгуурсан улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох талаар бид бас энэ удаагийн ирэх одоо энэ эдийн засгийн форумд нэлээд өргөн хэлэлцүүлэг болох нэ. Тэгээд түрүүний бидний одоо ярьсан шинэ нээлт улс орны баялагийг бүтээх эдийн засгийн хөгжлийн үндэс суурь энэ бүгдийг хэн бүтээд юм бэ гэж эцээцт бол энэ бол хүний хөгжил, хүний оюуны ухааны хөгжил хүн бүтээдэг юм аа тий. Тэгэхээр хүнийхээ хөгжлийг одоо яаж бид нэр одоо хүнийхээ хөгжлийг бий болгох вэ? Яаж хүнээ хөгжүүлэх вэ гэдэг дээр бас энэ дээр бас давхар бас ярилцаж явах нь. Тэгэд энэ дээр бас түрүүн чулуун багш хэллээ. Нэр нь бол хүмүүстээс мэдээлэл өгөх тий. Энэ инновац гэдэг юм уу? Энэ эдийн засгийн хөгжлийг тэр дээгүүрэл одоо нэг л хүчин зүйл гарч ирээд хийчин гэдэг юм биш тий. Ядахна одоо үзэгчд маань инновац гэдэг энэ үг одоо сүүлийн үед ингээд яригадаад байдаг. Кластер, айл кластераа хөгжүүлэх үгээд энэ бүх юм дээр бас бааз гэсэн мэдээлэл олж авсан болоо гэж бодож байна. Энэ асуудлаар бид бас цаашид үргэлжлүүлэн дэлгэрэнгүй үзэгчдтэйгээ ярилцах болно. Тэгэхээр 3 дугаар сарын 5, 6-нд болохыг Монголын эдийн засгийн форум дээр энэ асуудлаас нэлээд өргөн хүрээний хэлэлцүүлгийг авч хэлцэгдэх нэ гэж ойлгож байна. За ингээд манай нэвтрүүлэг төрөлцсөн ирсэн та бүхэнд их баярлалаа. Ингээд 40 минут, 50 минут бол маш хурдан өнгөрчдөг. Улс орны хөгжил бол яхахгүй бас өмнөхөн өргөн хүрээний асуудал юм аа. Тэгээд энэ асуудлаар би бас дахин хэлье. Дахин цаашид үргэлжлүүлэн ярилцах болно. За ингээд манай нэвтрүүлэгт Монгол Улсын их сургуулийн багш доктор профессор Чулуун, за Монголын эдийн засгийн форумын захирал Төр Од, за мөн үндэсний хөгжил шинжилгээ хорооны шинтгэлийн бодлогын газрын дарга Гамбат, эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Отох Чулуунаар хүрэлцэн ирлээ. Ингээд анхаарлаа хандуулж үдэнтэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Like